эрчим хүчний хараат байдлаас гарч чадах уу гэдэг юм асуулт байна. Гарах байх гэж бодож байгаа. Энэ 5 жилийн төлөвлөгөөнд 15.9 их найд төгрөгийн төсөв төртөгтэй төсөл хөтөлбөрөд эрчим хүчний салбарт тавигдсан байгаа. Мөн үүнээс гадна эдийн засгийн хөгжлийн яамныг 7 орчим их найд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй Улаанбаатар хотын 2 тал руу 2 гигаваттыг 1 гигаваттыг авч ирэх дамжуулах түгээх сүлжээний өргөтгөлийн төслийг төсвийн орон зайны бололцоо бага гэдэг ийм байдлаар энэ төсөлд оруулаг улсын хурлын хэлэлцүүлгийн үед нэмж оруулахаар эдийн засгийн хөгжлийн сайдлаа би сая тохирч байна. Инхээр ойрлож байгаа 22 орчим их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийн. Гол асуудал эрчим хүчний сайдлын хувьд бол тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах бол нэгдүгээр зорилт байна. Ямар ч байсан 2027 оны 6 сарын 30 гэхэд Монголын эрчим хүчний систем төвийн өстэй чадлын дутагдлаас гарнаа. Энэ өвлж гарна магадгүй 26-аас 27 онд шилжих өвлийн оргил ачаал үед бол 50 мегаваттын дутагдлалд орохыг үгүйсэхгүй. Гэхдээ бидний энэ асуудлыг бараг шийдчих болов гэж бодож байна. Цаашид чадлын дутагдлалд орохгүй гэдэг ийм зорилт явсан. Бүгдийг нь ажлыг нь эхлүүлсэн гэдгийг хэлье. Нэг жилийн дотор 8 их найд төгрөгийн санхүүжилт бол баталгаажсан байгаа шүү. Өнгөрсөн нэг сард Европын сувийн бос хөгжлийн банкнаас 1 тэрбум доллар шууд хувийн секторт өгөхөөр. Тэгээд хүүн бол тухайлбал 5-6% хүүтэй Монгол улсын засгийн газраас одоо бондоос хямдхан гэсэн үг. Хугацаа нь бол 10 жилийн хугацаатай ийм зээл орж ирж байгаа шүү. Тэгвэл засгийн газарт авахгүй. Энэ бол шууд хувийн секторт л нэг. Хоёр дахь нь та бүхэн харж байгаа баг сая 1 сарын өмнө Европын хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум долларыг шууд хувийн секторт өгье гэдэг шийдвэр гаргацсан. Засгийн газар авахгүй. Шууд хувийн сектор. Тэгээ 8 их найд төгрөгийн хувийн секторын маш сайн нөхцөлтэй олон улсын санхүүжилттэй Европын мөнгө ингээд баталгаажсан. Одоо ингээд ажил руугаа орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол та бүгд харсан баг 4 гигаваттын ийм хэрэгцээ шаардлага байгаа гэж байгаа. Өнөөдөр манайх 1.8 байгаа. Үлдчихэж байгаа тэр 2.2 гигаг санхүүжүүлэх мөнгө нь ингээд аль хэдийн шийдэгдсэн гэсэн үг. За энийг би ингээд та бүхэнд хэлье. Тэгээ би Чойчо сайттайгаа бас ингээд маш их санал нэгтэй байгаа. Тэгээ битээр бол нэг зүйл дээр маш ихтэй 2030 он гэхэд бол Монгол улс эрчим хүчний бие даасан хараат бус болж чадна. Нэг бол зөрөгтэй хэлж байгаа.